Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийн хичээлээр бид Монгол Тэмүүлэл сургуулийн эсэлтийн шалгалтын 2023 оны математикийн хэсгийг 21-ээс 24 дугаар бодлого болон нөхөх хэсгийн бодлогыг ярилцах болно. 21 дугаар бодлого. За, y тэнцүү kx нэмэх нь b хэлбэртэй шулууны хувьд дараах хоёр цэгүүдийг дайрдаг бол k гүрчг нь b тэнцүү хэдвэ гэсэн байна. Тэгэхээр уг шулуун маань хасах 2 3 гэдэг а цэгийг дайрдаг гэж үзвэл x-ийн оронд хасах 2-ыг орлуулхад y маань 3 гарна гэсэн үг. Тэгэхээр шулууны тэгштэглийг маань хангах буюу x-ийн оронд 2-ыг орлуулвал хасах 2k нэмдэг нь b тэнцүү 3 гарна гэсэн үг байна. Уг цэг өгөгдсөн шулуун дээр оршно гэдэг маань x-ийн оронд хасах 2-ыг орлуулхад y нь 3 гарна гэсэн үг. За, хоёр дахь цэгийг орлуулвал x-ийн оронд 1-ийг орлуулхад y нь 2 байна. Нэг үед 2 гэсэн цэг байна. Тэгэхээр шулуун дээр орлуулвал 1-ийг үржих нь k нэмдэг нь b тэнцүү 2 байна. Уг системийн тэгштэглийг бодоод бид k болон b-г олох болно. За, тэгэхээр бүгдээрээ нэмэх аргаар бодъё. Доотлын хоёр дахь тэгштэглийг хасах нэгээр үржүүл хасах 2k нэмдэг нь b тэнцүү 3 хасах k хасдаг нь b тэнцүү хасах 2 болно. Энэхүү системийн тэгштэглийг нэмэх аргаар бодвол хасах 2k дээр хасах 1k нэмбэл хасах 3k гарч ирнэ. Тэгэхээр хасах 3k маань нэмэх b хасах b нийлээд тэг боллоо. 3-аас 2-ыг хасахаар 1. Тэгэхээр k тэнцүү буюу манай налалт маань хасах 1-ийг хуваах нь 3 гарч байна. За, бид өгөгдсөн хоёр тэгштэглийн маань аль нэг дээр k-гийн оронд хасах 3-ны 1-ийг орлуулад b-г олъё. За, багш нь 2 дугаар тэгштэглийг сонгож авлаа. Тэгэхээр хасах 3-ны 1 дээр b-г нэмбэл 2 гарна гэсэн үг байна. Тэгэхээр энэ тэгштэглийг бодвол b тэнцүү 2 бүхэл 3-ны 1 гарч байна. За, бодлогын хариугаа олъё. K гүрчг нь b тэнцүү хасах 3-ны 1-ийг үржих нь. За, бүхэл хэсгээ шилжүүлвэл 2 3-ын 6 1-ийг нэмээд 7. Тэгэхээр хасах 7-г хуваах нь 9. За, хасах 9-ны 7 буюу зөв хариу маань C байжээ. За, дараагийн бодлогыг харцгаая. 22-оос 24 дугаар бодлогууд нь дараах өгөгдлийг ашиглан тооцоол хийхээр байна. Уутанд 4 хар 3 цагаан бөмбөг байв. 2 бөмбөгийг таамгаар авахад дараах магадлалуудыг тооцоолоорой. За, үндсэн өгөгдлөө бүгдээрээ дүрсэлж үзье. Тэгэхээр уутан дотор 4 ширхэг хар бөмбөг байгаах нь 3 ширхэг цагаан бөмбөг байгаа. Цагаан бөмбөг 3. За, энэ бол манай уутан дотор байгаа бөмбөг. Тэгэхээр манай туршилт маань уутнаас 2 бөмбөг авна. Тэгэхээр 2 ширхэг бөмбөг яхав дараалан авж байгаа буюу туршилтыг 2 удаа хийж байгаа гэж үзэж болох юм. За, 22 дугаар бодлогын асуултанд хариулъя. 2 цагаан бөмбөг гарах магадлалыг олъё. Тэгвэл эхний 1-р бөмбөг маань цагаан гарч ирнэ. Хоёулаа цагаан гарч ирэх учраас 2-р бөмбөг маань цагаан гарч ирнэ. Тэгэхээр энэ хоёр маань зэрэг биелэх буюу туршилт нийлээд 1 үзэгдэл болно тийм ээ. Тэгэхээр магадлал маань нийт манайх уутан дотор 7 бөмбөг байгаа. Тэгэхээр нийт боломж маань 7. Үүнээс цагаан байх нь 3 цагаан бөмбөг. Тэгэхээр 7-ны 3. Эхний бөмбөг цагаан байх магадлал. Тэгэхээр эхний үзэгдэл болоод буюу бид нэр уутнаас цагаан бөмбөг авсан учраас одоо уутан дотор хэдэн бөмбөг үлдэх нь вэ? 6 бөмбөг үлдэнэ. Цагаан бөмбөг авсан учраас 3 цагаан бөмбөг байсан маань 2 болж багассан байгаа тийм ээ. Тэгэхээр 6-ны 2. За, тэгэхээр бүгдээрээ энгийн бутархаа үржих үйлдэл хийхэд хариу нь 7-ны 1 гарч байна. Тэгэхээр зөв хариу маань C байна. 23 дугаар бодлогыг харцгаая.
2 хар бөмбөг байх магадлал. Тэгэхээр 1-р бөмбөг нь уутнаас гарч ирсэн эхний бөмбөг хар өнгөтэй байхад 2-р бөмбөг маань мөн хар бөмбөгтэй байх магадлалыг олгоно. За өгүүлбэрээсээ бүгдээрээ харъя те, зурглалаасаа харцгаая. Уудан дотор 4 хар, 3 цагаан бөмбөг. Тэгэхээр санамсаргүй нэг бөмбөгийг суглах бидэнд 7 боломж байна. Түүнээс яг хар бөмбөг гарч ирэх боломж нь 4. За 2 дахь бөмбөгийг суглахын тулд бид нар эхний туршилт амжилттай болсон буюу бид нар уутнаас нэг бөмбөг авлаа. Тэр маань хар байжээ гэж төсөөлнө. Тэгэхээр уутнаас 7 бөмбөгөөс нэг бөмбөгийг авахад 6 бөмбөг үлдэн, тийм ээ. 2 дахь туршилтад хийхэд. За энэ 6 бөмбөгийн 3 нь хар болно. За тэгээд бүгдээрээ үржихэд за хураагдаад 2 маань 4-тэй хураагдаад 2-ыг хуваах нь 7 гарч байна. Тэгэхээр зөв хариу нь A байсан байна. За сүүлийн бодлого 24-р бодлогыг харцгаая. Хар ба цагаан бөмбөг байх магадлалыг бол. Тэгэхээр энэ өгөгдөлд 1-р бөмбөг хар, 2-р бөмбөг цагаан гэж өгөөгүй тий. 1-р бөмбөг цагаан, 2-р бөмбөг хар байна гэж өгөөгүй буюу энэ хоёр үзэгдэл хоёулаа манай ерөнхий агуулгыг хангаж байгаа учраас бид 1-р бөмбөг хар байхад 2-р бөмбөг цагаан байх боломжтой. Эсвэл тийм ээ 1-р бөмбөг нь цагаан байгаад 2-р бөмбөг нь хар гараад ирж болно. Тэгвэл энэ хоёр үзэгдэл маань хоёулаа хар ба цагаан гэсэн үр дүн гаргаж байна. За магадлалаа олъё. Уутан дотор 7 бөмбөг байгаагийн 4 нь хар. Тэгэхээр эхний бөмбөг хар байх магадлал 7-ны 4. Үрждэг нь 2-р бөмбөг. Эхний бөмбөг хар гарч ирсэн учраас уутан дотор 3 цагаан, 3 хар бөмбөг болсон. Буюу нийт 6 бөмбөг байгаа. Энэ 6 бөмбөгөөс цагаан бөмбөг байх магадлал 3 тийм ээ боломж нь. Тэгэхээр магадлал маань 6-ны 3 болно. За нэмдэг нь 1-р бөмбөг цагаан байх магадлал маань нийт 7 бөмбөгийн одоо 3 цагаан бөмбөг байгаа уутан дотор тийм ээ. Туршилтыг дахин ихнээс нь хийж гинэ гэж бодно. За 1-р бөмбөгийг авлаа. Одоо 2-р бөмбөгийг авцгаая. Одоо 1-р бөмбөг цагаан байсан учраас биднэрт уутан дотор 4 хар, 2 цагаан бөмбөг үлдлээ гэж үзнэ. Тэгэхээр нийт 6 бөмбөг байгаа нийт боломж маань үүнээс хар байх боломж маань 4 байх нэ. За бүгдээрээ хэлбэр тооцооллоо бол хийн тийм ээ. 7-ны 2 гараад хураагдаад 7-ны 2 нэмээд 7-ны 4 байх. За та бүхний хариу таарсан гэж итгэж байна. За нөхөх хэсгийн даалгаврыг хамтдаа бодцгоё. ABC гурвалжны AE, EC тэнцүү. Тэгэхээр бид зураг дээр тэмдэглэсэн байна. AC талын дундаж цэг нь E гэсэн үг байна. BF, FC тэнцүү. Тэгэхээр BF, FC тэнцүү гэдэг маань F цэг маань BC цэгийн BC талын маань дундаж цэг гэж таарах нь. За KE 3KE маань үндсэн өгөгдөл маань биднэрт 3-ыг үржих нь KE тэнцүү 2-ыг үржих нь DK. Тэгэхээр эндээс бид KE-г талын уртыг DK талын уртад харьцуулах юм бол хэд гарах нь вэ? 2-ыг харьцах нь 3 гарч байна. Тэгэхээр эндээс бид юу гэж хэлж чадах вэ гэхлээр KE талын урт нь 2x бол DK талын урт маань 3x ах. За үндсэн өгөгдлөө одоо зурган дээрээ тэмдэглэе. Тэгэхээр KE. За K-гаас E тийм ээ. Талын урт маань хэд байсан байх нь вэ? KE талын урт маань 2x. 2x урттай байх. За дараагийнх маань DK талын урт маань 3x урттай гэж өгөгдөжээ. За нөхөх хэсгийн давуу тал нь
уг бодлогыг бодох алхамчилсан алхамаар нь биднэрт уг бодлогыг бодох зааврыг өгсөн байдаг. За Аад нь бид нар хамгийн түрүүнд EF ба DA талын харьцааг олох нь. За EF тал маань хаана ах нь вэ? Тэгэхээр EF хоёр цэгийг холбохоор биднэрт EF тал гарч ирж байна. Хэрчим маань гарч ирж байна. За бүгдээрээ энэ бодлогонд тэгэхээр E ба F цэгийг холбохоор гурвалжны дундаж хоёр цэгийг гурвалжны дундаж шугам гарч ирж байна. За тэгэхээр гурвалжны дундаж шугамын чанарыг эргэн санацгаая. Гурвалжны AB талын дундаж цэгийг M, AC талын дундаж цэгийг E гэж тэмдэглэвэл M-ийг бид нэр дундаж шугам гэж нэрлэдэг. За тэгэхээр дундаж шугам маань өөрөө суурьтайгаа параллел бөгөөд тийм ээ суурийнхаа хагастай тэнцүү. Тэгэхээр BC-г суурийг 2-т хуваахад юу байх нь вэ? ME хэрчим маань гарч ирнэ. Тэгэхээр гурвалжны дундаж маань А-г хуваах гурвалжны суурийг А гэж үзвэл дундаж шугам маань А-г хуваах нь 2 ах нь 2 дахин бага. За тэгэхээр энэ чанаруудыг ашиглах буюу гурвалжны дундаж шугам гэдгээс биднэрт хамгийн түрүүнд AB суурь маань тийм ээ AB суурь EF дундаж шугам хоёр маань параллел. Тэгэхээр параллел гэдгээс бид нар нэгдүгээр гурвалжин за энэ гурвалжин маань нэгдүгээр гурвалжин гэж тэмдэглэе. Нэгдүгээр гурвалжин маань хоёрдугаар гурвалжинтай төсөөтэй болохыг хэлбэр батлана. За бүгдээрээ хэлбэр батлая. D оройг бид нэр альфа гэж үзвэл параллел шулуунуудын дотоод солбсон үзгүүд тэнцүү буюу E орой маань альфа гарч ирнэ. За А оройг бета гэж тэмдэглэвэл F орой маань бета. Тэгэхээр бид эндээс өнцөг өнцгийн шинжээр гурвалжин А D К төсөөтэй гурвалжин А оройтой бид нар F оройд тэнцүү, тийм ээ. D оройн дотоод өнцөгтэй E оройн дотоод өнцөг маань тэнцүү. К орой маань босон өнцгүүд тэнцүү учраас за уг хоёр гурвалжин маань төсөөтэй. Тэгэхээр эндээс бид төсөө харьцаа бичих боломжтой буюу EF-ийг DA-д харьцуулах нь за EF-ийг бүгдээрээ тэмдэглээ зураг дээр тийм ээ. EF-ийг бид AB талд харьцуулах нь AD талд харьцуулах нь. Тэгэхээр К орой эсрэг тал учраас энэ хоёр талын харьцаанууд маань бета орой эсрэг тал EK-г бета орой эсрэг тал DK-д харьцуулсантай тэнцүү. Тэгэхээр К-ийг харьцуулдаг нь DK тал буюу 2-ыг харьцах нь 3 гарч ирж байна. Тэгэхээр манай бодлогын А тэнцүү 2, Б тэнцүү 3 гарах нэ. За AB суурь маань AB суурь болон EF дундаж шугам хоёрын маань харьцаа нь 2 дахин юу илээ? Суурь маань дундаж шугамаас 2 дахин урт байна. За тэгэхээр 2-ыг үржих нь EF буюу C тэнцүү 2 гарч ирж байгаа юм. За бодогдлоо. За C-д нь бид DA болон DB талуудын харьцааг олох хэрэгтэй байна.
За зураг дээрээс DA талыг бид нэр тэмдэглэсэн байна. За DB талыг бүгдээрээ тэмдэглэе. За DA болон DB талуудын харьцааг олох нэ. За нэгдүгээр алхмаас бид EFDA-гийн харьцаа нь 2-ыг харьцах нь 3 гэж олсон. Тэгэхээр эндээс бид юу гэж хэлж чадах вэ гэхээр EF бол 2A хэлбэрт А-тай тэнцүү бол DA хэрчим маань 3A-тай тэнцүү. Тэгэхээр 2A 3A-тай тэнцүү байх. За хоёрдугаар алхмаас AB суурь маань EF дундаж шугамыг 2-оор үржсэнтэй тэнцүү буюу EF маань одоо 2A бол суурь маань 2 дахин урт учраас 4A гарч ирнэ. Тэгэхээр DB талын уртыг олвол бид 4A-гаас хасах нь 3A буюу 1A гарч ирж байгаа юм. За одоо сүүлийн асуулт маань DA талыг DB талд харьцуулбал 3А-г харьцах нь 1A урттай буюу 3-ыг харьцах нь 1. Тэгэхээр D тэнцүү 3, E тэнцүү 1 гарчээ. За та бүхэн би даан хувилбар Б-г ажиллаж үзээрэй. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай.